үргэлжлэл. Өмнөх хичээлийн маань үргэлжлэл байна. За өнөөдрийн видеон дээр маань юу арах вэ гэхээр эхний доов дээр маань хэдүүлээ тренд дээшээ доошоо байгааг хэрхэн яаж тодорхойлохыг сурсан. Доов маань inducement авч ээж энчээ higher high төвшин тогтноо гэдгийг тодорхойлсон. За хэрэг зөө үргэлжлээд эвдэх юм бол энчээ break of structure буюу бос тэгэнгүүт бос хийж байгаа тохиолдолд higher low маань тогтно. За энэ юг үзсэн. За тэгвэл өнөөдрийн үргэлжлэл дээр юу үзэх вэ гэхээр хэрв inducement авж байгаа тохиолдолд хаанаас яаж байтах вэ, сэлдэх вэ? Buy sell-ийнхаа зэгийг тодорхойлж сурах нь байна. Buy sell-ийн хідэн зэгийг харах нь вэ? Эсвэл хэрхэн хаана яаж тавих вэ гэдэг зүйлүүдийг өнөөдрийнхөө видеон дээр үзэх нэ. За inducement авсан тохиолдолд манай higher high тогтноо. За higher high маань тогтж байгаа бол бид нар buy одоо трендийг эргэлээ биш тренд харин ч дээдлийнхаа higher high-ыг тогтоолоо. Тийм учраас buy-ийнхаа зэгийг тогтоох хэрэг гарна. За тэгэхээр хамгийн ихний ашиглагдаагүй order flow бүсийг ашиглах нь. Хамгийн ихний ашиглагдаагүй order flow. За энэ бүсээ маань болохоор decisional zone гэж нэрлэх нь байна. Decisional zone. За decisional zone болохоор товчхондоо болвол 3 үсгээр тэмдэглэдэг. Ингээд тэмдэглэждэг байх нь. За decisional zone маань хэдэн хувийн магадлалтай вэ гэхээр ер нь бол 50% магадлалтай. Эндээс buy 50% магадлалтай явна, эсвэл энэ эвдэрч болно гэсэн шинж тэмдэг байх нь. Тэгэхээр бид нар энэчнээс confirmation үсээд байтах юм бол энэ зоноос орлоо гэхэд хэсэлээ энэ decisional зоны доор тавиад дээшээгээ break of structure хийгднэ гэд хүлээнэ гэсэн үг тийм ээ. Гэхдээ мэдээж энэчнээс confirmation харна. Яагаад гэвэл том цаг дээшээ байна. Бага цаг доошоо бууж ирж байна. Inducement авч байна гэдэг чинь бага цаг доошоо эргэжчихсэн явж байгаа. Энэ үнийг тэгвэл буцаагаад buying confirmation үүстэл нь хүлээж болно. За тэгэхээр бага цаг дээр буцаад inducement хөдөлгөөн буюу энэ inducement хөдөлгөөнийг авахыг бид нар change of factor гэж нэрлэж байгаа. Трендийн дагуух хөдөлгөөн учраас тэгээд buying зэг дээрээс явж байгаа учраас. За энэ тохиолдолд буцаагаад pullback-а хүлээгээд buyтна. За break of structure хийгнэгээд TP маань ийшээгээ харах нь байна. За орох зэг маань болохоор энэчнээс оролтоо хийн. За тэгээд эсэлээ энэ ёроолынхаа үүссэн шинэ ёроолынхаа доор тавиад энэ хүртлээр buy-ийнхаа зэг TP-г авах нь байна. За энэ маань 50% магадлалтай бүс. Энэчнээс буцаад TP авахгүйгээр sell ороод ирж болно. За sell орж ирж байгаа тохиолдолд энэчнээс бас адилхан inducement авсан decisional zone буюу дараагийн зоноосоо доошоо орж ирж болно. За хэрэгцээ доошоо ингээд орж ирэх юм бол дараагийн зон юу байх вэ гэхээр extreme point буюу хамгийн сүүлийн цэг байх нэ. Хамгийн сүүлийн цэг маань өөрөө ашиглагдаагүй цэг байх хэвээр. Энэ цэгийг маань болохоор extreme point гэж нэрлэх нь. Extreme point. За энэ extreme point маань extreme point-ыг юу гэж товчилдог вэ гэхээр poi гэж товчлох нь байна. За энэ poi маань хэдэн хувийн магадлалтай бүс байдаг вэ гэхээр ер нь бол 70-аас 80% тай ажилдаг бүс байх нэ. Арилжааны зах зээл дээр 100% гэсэн зүйл огт байхгүй тийм ээ. Тэгэхээр яг энэ 70-аас 80% гэдэг бол маш өндөр магадлалтай бүс байх нэ, магадлалын бүс. За энэ бүс дээр хурж ирэхдээ яг адилхан confirmation-ыг үзүүлээд buying confirmation үүслээ бол яг энэ decisional zone дээрээс үүссэн confirmation үүслээ бол энэ buying confirmation үүслээ гэж үзээд энэ үнийг change of factor гэж үзээд бага цагийн change of factor үүсчихсэн юм чинь. За одоо энэ ч том цагаараа break of structure хийгдэх нэ гэд байтах нь. За энэ чэнэс байтлал бол энэ ёроолынхоо доор эсэлтэйгээр тэгээд трендийнхаа хаяг авахулнаа.
Ийм байдлаар баятах нь. За ингээд бос их юм бол тренд маань апын тренд маань үргэлжилж байна. Break of structure хийгдснээр higher low маань next higher low маань тодорхой болж байгаа хэлбэр. За higher low төвшин, дараагийн төвшин. За энэ хөдөлгөөнийг чарт маань явахдаа мэдээж юм цэвэрхэн явахгүй. Рейнжлээд дэшээ доошоо иймэрхүү байдлаар явдаг тийм ээ. За иймэрхүү байдлаар явлаа. Сүүлд үлдээсэн индусментийг ингээд авж байгаа тохиолдолд манай next higher high энд тогтох нэ. Энд чи break of structure хийгдсэн. За тэгвэл higher high тогтлоо. Одоо индусмент авж байгаа учраас higher high. За одоо баахаа цэгийг тодорхойлно. Одоо энэ бүс маань ингээд ашиглагдсан байна. Энэ ашиглагдсан учраас энэчнээс баятахгүй. Энэ бүс ашиглагдсан учраас энэчнээс баятахгүй. За энэ бүс ашиглагдсан учраас энэчнээс баятахгүй. Ингээд хамгийн ихний одоо бууж ирэхэд хамгийн ихний. Гэхдээ дээшээ өсгөд хамгийн сүүлд үүсгэсэн order flow. Ердөөсөө огт ашиглагдаагүй order flow-ыг decisional zone гэж тогтоно тийм ээ. Энэ зон маань энэ байх нэ. За энэ зон дээрээс buying confirmation үүсэх юм бол баятнаа. За гэхдээ энэчнээс энэ зон бол ямар нэгэн хэмжээгээр дээшээгээ юу яадаг учраас rejection үзүүлдэг учраас ингээд дээшээгээ явдаг. Гэхдээ эсвэргээрээ энэ 50-50% бүс тийм ээ. Энэчнээсээ ингээд эвдээд доошоо ороод ирж болно. За доошоо ороод ирэхэд buying бүсээ extreme buy тэмдэглэн extreme buy маань хамгийн сүүлд үлдээсэн ашиглагдаагүй order flow-ыг extreme buy гэнэ. За тэгвэл энэ ч байна гэж бодъё. Хамгийн сүүлд ашиглагдаагүй order flow-ыг. За энд манай order flow байна. За энэ order flow дээрээс маань confirmation өгөөд энэ дээр confirmation өгөөд бид нарт энэ change of character гэдгийг мэдчихлээ. За энэчнээс доошоо ер нь бол react үзүүлнэ. Тэгээд дээшээ орж ирчээд буцаад sale-ийн зоноос дахиад ороод ирж болно. За энэ тохиолдолд бидний low маань болохоор энэ төвшин дээр байгаа. Энэ төвшнийг эвдэг хот бид нар still дээшээ харна гэсэн. За одоо юу харах вэ гэхээр энэ дээр hidden buy буюу нууцлагдсан төвшин байгаа энэ ч. Hidden point. За энэ нэг болохоор hidden buy гэж нэрлэж байгаа. Энэ маань бол дээшээгээ явал хамгийн эцсийн цэг болж гэнэ. Энэ цэгээс явах боломжтой байдаг тренд break of structure хийгээд өмнөх higher high хийгээд break of structure буюу босоо хийгээд дээшээ явах боломжтой. Гэхдээ энүүнийг react зүгөө доошоо эвдээд ороод ирлээ гэж бодъё. Хэрв доошоо эвдээд ороод ирэх юм бол энд юу болж байна гэхээр change of character. Тренд доошоо эргэжлээ гэж үзнэ. Одоо ч тренд доошоо эргэсэн бол энэчнээс энэ бүсүүдээ юу гэж тодорхойлох вэ гэхээр энэ манай сүүлд үлдээсэн inducement маань болох нь. За энийг авчирчээ. За энэ inducement маань болох нь байна. Хэрвээ inducement авлаа болол энийг авлаа болол за энэ ч тренд доошоо эргэсэн учраас lower low тогтж гин гэж үзэх нь. За lower low хийчлээ. Бид нар sale-ийнхаа бүсийг тодорхойлно. Sale-ийн бүсийг тодорхойлоход ашиглагдаагүй order flow бид нар олно гэсэн. Энэ өөр ашиглагдсан байна. Тэгэхээр энэ нь нэг ясандаа liquidity болж гэх нь байна. За энэ нь liquidity болох нэ. Дахиад энэ order flow ашиглагдсан байна. Ашиглагдсан бол энэ өөрөө мөн адилхан liquidity болж өгнө гэсэн. За тэгэхээр энэ тохиолдолд бид нар доошо pullback орж ирэхэд энэ өсөлтөөсөө хараад энэ өсөлт чинь мөн адилхан дээшээгээ энэ уналт явсан шиг адилхан ингэж орж ирсэн байгаа. За ийм өсөлт байгаа. За тэгвэл энэчнээс бид нар ердөөсөө зөвхөн хүлээлт
хийн. За энэ ч индүсмэнт байгаа. Buying талын индүсмэнт. За энэ ч индүсмэнт авлаа. Индүсмэнт авлаа. Доош орж ирлээ тийм ээ. Бид нэр энэчнээс мөн адилхан decisional zone болон extreme point мөн hidden point энэ өсөлтөн дээр тогтооно гэсэн. За тогтоолоо. Decisional zone дээр орж ирлээ. Энэ манай decisional zone. За decisional zone дээр орж ирээд мөн адилхан confirmation өгөх ёстой. Ингээд тренд дэшигээ эргэж байгааг илэрхийлнэ. За тэгээ pullback нь орж ирэхэд хаашаа харах вэ гэхээр энэ ликвидинүүдээ авахуулаад буцаагаад энэ ч манай extreme point байгаа. За дээрэс нь энд hidden point маань давтсаж байна. За энэ хоёр бүсээсээ сэлээ харна гэсэн. Одоо хаашаа харах вэ гэхээр энэ confirmation үүсгээд энэ бүсээс явах бол буцаад энэ ч трендийн дагуу одоо бол down trendтэй байгаа. Down trendийнхаа дагуу доошогоо confirmation өгнө. Хамгийн ихний байтлын inducement-ийг авахад энэ нь өөрөө чоч болж үлднэ гэсэн. Change of factor. За трендийн дагуух чоч хийчлээ. Тэгвэл одоо бид нар pullback хүлээлээ. Pullback дээрээс доошогоо энэ ч break of structure хийгднэ гэд ийм оролтыг орно гэсэн. За тэгээд lower low эвдэж байгаа тохиолдолд сүүлийн high маань lower high болох нь. Уналтын high орой болж өгнө гэсэн. За энэчнээс оролтоо хийхдээ мөн адилхан энэ унжих тохиолдолд дээшигээ индүсмэнтэй авахуулаад буцаага тренд нэрэхэд энэчнээсээ сэлдээд доош орно гэсэн. Энэ high-ийнхаа дээр юутай. Тэгээд эсэлтэй TP-ийн доошоо гарах нь. За энэ нөхцөлд болвол яг энэ үнийг бол Dow-ыг хаанаас орох уу, Dow дээр яаж эсэл тавих уу гэдэг зүйл маань байх нэ. За энэ тохиолдолд ганц ажилдаггүй ганц зүйл байгаа. За юу вэ гэхээр decisional zone эвдсэн хэрнээ. За энэ ч шинээр зурчээ. Тренд дээшээгээ ингэж байж байгаа гэж бодъё. За дээшээгээ байхад decisional zone эвдээд ороод ирдэг. За inducement-тэй авлаа. Inducement авлаа. Би buy-ыг энэчнээс хүлээж байгаа. За миний extreme buy болохоор энэч байгаа. За энэ үнийгээ E-buy гэд тэмдэглэжээ. Энэ үнийгээ болохоор decisional zone. За энэ хоёроос bite-гаад хүлээж байгаа. Тэгтэл confirmation өгчөөд дээш явж чад буцаад ороод ирлээ. За миний дараагийн next buy-ийн цэг буюу E-buy 70-80% цэг маань энд байна. Тэгтэл ийшээ орж ирэхгүйгээр явах нэг тохиолдол байдаг. За тэр нь юу байдаг вэ гэхээр өмнөх видеон дээр оруулсан энэ ч fair value gap байдаг. Fair value gap. За fair value gap дээрээс явах тохиолдол байна. Тэгэхээр энэ бүсэдээ бүгдийг нь харж байна гэсэн. За fair value gap дээрээс дээшигээ эвдэх юм бол энэ маань өөрөө break of structure болоод явна гэсэн тийм ээ. Тэгэхээр inducement авлаа. Энд манай high тогтлоо. За high маань эвдлээ. Энд чи high маань эвдээд break of structure хийж байгаа тохиолдолд энэ өөрөө манай higher low болоод ороод ирнэ гэсэн үг тийм ээ. За нэг бол key level дээрээс явж болдог байх нь. Decisional zone дээрээс buy-а хүлээн эсвэл key level дээрээс явж болно. Эсвэл extreme buy-аас явж болно. За энэний доор hidden buy бас байж болно. Hidden buy. За ийм бүсүүдээс явдаг байх нь. За дөрөв дэх бүс буюу сүүлийн бүс байгаа. Тэр нь юу гэдэг вэ гэхээр саяхан хэлсэн өмнөх видеон дээр оруулсан key level гэдэг. За key level-ийг яаж тодорхойлдог вэ гэхээр хоёр лааны high, хоёр лааны low, уналт бол хоёр лааны high, өсөлт бол хоёр лааны low. За эднэрийн body-гаар тэмдэглэдэг гэсэн end key level байна. Тэгэхээр эднэр лөө хатгаад явах боломжтой байдаг байна. Одоо сурсан бүх зүйлүүдээ яг Dow дээрээ иймэрхүү байдлаар ашиглана гэсэн. За ингээд тренд дэшигээ эргэжиж болно. Эсвэл энэ дундаа рейнжилж болно. Дахиад энэ ч яг үүнтэй маань адилхан. За зурчээ.
За ийм лаанууд байгаа. Энэний маань key level нь энчээ байгаа гэж тодорхойлчих. За тэгэх юм бол тийшээгээ хадагчаад доошоогоо дахиад range marker ингээд иймэрхүү рэнжүүдийг үсгээд явж идэг. Ингэчээд буцаад ингээд уналт. Энэ тохиолдолд бол key level дээрээс оролтоо хийж болно. Гэхдээ тренд иргсэн гээд доошоогоо тэр чигээр нь харж болохгүй. Ер нь бол дээшээгээ доовынхаа дагуу доов теори апын трендийг зааж байгаа бол дээшээгээ ороод явж исэн нь илүү TP авах магадлал өндөр, дээрэс нь эсэл цохиулах магадлал хамаагүй бага болж өгдөг байх нь.